Солонгос дахь амьдралын хэцүү жоохон сөрөг талыг ин ч гэсэндээ хуваалцъя гэж бодоод виз сунгуулах тал дээр жоохон хэцүү байдаг. Тэгээд жилээс жилд болохоор шаардлагууд нь нэлээд өндөр болдог, нэлээд чангардаг. Виз сунгуулах гээд очиход болохоор тухайн ажилчныхаа сэтгэл санаанаас нь болоод миний амьдрах визнүүд ч гэсэндээ өөрчлөлт орох магадлал байдаг. Тэгэнгүүтээ өшөөс визний англи солиулах, визнийхаа хугацааг сунгах, иймэрхүү юмнууд ч гэсэндээ жоохон гадаад хүмүүс болохоор нэлээд дарамттай, жоохон хэцүү байдаг байхгүй юу? Зөвхөн Монгол бид нарт ингэж хэцүү санагдж байгаа биш. Өөр гадаад найзуудаа сонсгож гэсэндээ иммиграшн руу ингэж орхосоо өмнө болохоор зүрхэн салгалдаг, айдаг гэд гин буруу хийсэн юм байхгүйсэн ч гэсэндээ зүгээр л амар муу жоохон нэг очихыг хүсдэггүй газар гэдэг юм уу, жоохон аимшигтай амар газар байгаа гэдэг. Тэгээ оч болгондоо болохоор ингээд хэцүү дурсамжуудыг бүгднийг үлдээсэн. Тэгээ сүүлийн үед болохоор гадаад хүмүүс ч гэсэндээ тэр иммиграшндээ өөртөө хариуцсан очдог газрууд дээр болохоор сэтгэлээ бишдэг болсон. Бид нар ч гэсэндээ ялгаа авахгүй нөгөө нэг төлбөрөө төлөөд визээ сунгуулах гад аль бие ёсоор юмнуудаа хийж яхад тухайн ажилч нь болохоор муухай харьцах ч юм тиймэрхүү юмнууд тохиолдлууд их байдаг байхгүй юу. Тэгээ виз нь нэг жижигхэн болгочих юм ийм болохоор заавал нааш таашаанд их явуулдаг ч юм уу. Тэрнийхэн сэтгэлээ болохоор бид нар бас чөлөөтэй бичдэг болсон. Тэгээ багаар арайгаагүй сайжирж байгаа. Энэ нь болохоор Солонгост амьдрахын бас хэцүү жоохон талуудынх нь нэг нь.